Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдөр 3 сарын 12-ын сэтгэх чадрын хичээл орж байна. За хичээл эхлэхээс өмнө хайж цавуу үзэг хичээлийн номоо бэлдээрэй хүүхдүүдээ. За гэрийн даалгавраа эхлэе. Дасгал дараах 2 үгийн утгыг ярилцаад юугаараа ижил болон ялгаатайг тайлбарлая. За жишээлбэл энд үр жимс, сансрын хөлөг, од, жүжигчин, найруулагч, зураач, зурагчин гэсэн эдгээр үгсүүдээс төвөрлөж ярив. За жимс үр 2, ижил нь хоёулаа ургамлаас гаралтай. Ялгаатай нь жимс цэцэгнээс үүсдэг, харин үр жимснээс гардаг. Сансрын хөлөг од 2, ижил нь хоёулаа сансрын биетүүд. Ялгаатай шинж нь од сансарт үүссэн байдаг бол сансрын хөлөг хүний оюун ухаанд бий болж гараар нь бүтээгдсэн байдаг. За зураач хоёулаа зурагтай холбоотой мэргэжил. Ялгаатай шинж нь зураач бүтээлээ зурж будаж удаан хугацаанд хөдөлмөрлөдөг бол зурагчин тусгай зургийн аппаратын тусламжтай бүтээлээ төрөж олныг хүртэл болгодог. За дөрвөлжин бүрд байрлах дүрсийг ажиглаад ялгаатай шинж чанарыг нь дугуйлаарай гэсэн байж байна. За эхний зураг дээр анзаарч харъя. Ялгаатай хэмжээ, ялгаатай өнгө, хэлбэр гэсэн юм байж байна. За тэгвэл энд ялгаатай хэмжээ, ялгаатай өнгө байж байна. За хоёр дахь нь ялгаатай өнгө, хэлбэр, хэмжээ хоёр нь адилхан байна. За 3 дугаар зураг дээр ярьж байна. За энд ялгаатай хэлбэр, ялгаатай хэмжээс байж байна. За үүнийг гэрийн даалгаварт хийсэн учраас багш нь дугуйлсныгаа харууллаа. Өөрийнхөө хийсэнтэй тулгаж хараарай. 4-р зураг ялгаатай хэмжээ, ялгаатай өнгө байна. За 5-р зураг дээр болохоор гуруулаа ялгаатай. Хамгийн сүүлийн зураг дээр ялгаатай хэмжээтэй байж байна. Том жижиг хэмжээнүүд харагдаж байна. За тулгаж харсан уу хүүхдүүдээ? За өнөөдрийн хичээл дараалал олох. За жишээ болгоыг харъя. Дарааллыг үргэлжлүүлэх үгийг ол гэж байна. Даваа мегмар, үргэлжил, лавг. За дасгал 1. Дарааллыг үргэлжлүүлэх юм байна. За тохирох хувилбарыг холбоорой гэж байна. За энэ удаа багш нь холбохгүй зөвлөх буюу ингээд чеклэг гэдэг юм тэмдгийг ашиглалаа. За өдөр сарын үргэлжил нь жил. За өнөөдөр маргааш үргэлжил нь нөгөөдөр. Цагаан, сарл. За тохирох хувилбар нь хар. 10, 20. За дараа нь 30 байх нь байна. За дарааллыг үргэлжлүүлэх үгийг гүйцээж бичиж байна. Б хувилбар. Хавар, зун, дараа нь намар байх ёстой. За тэгээд намрын дараа өвөл гэд бичиж асуулна. За цэцэрлэг сургууль, дээд сургууль. За дараагийн дасгал үсэг, үг. За үгийг үсэг бүтээдэг. За тэгвэл өгүүлбэрийг үг бүтээх нэ. Хороо, дүүрэг. Үргэлжил нь хот. За бас нийслэл гэсэн үгийг сонгож болно. Дасгал 2. Үйлдэлийн дараалал. Зөв дараалалд оруулан дугаарлаарай. За зураг авах дараалал. Зураг авах товчон дээр дарна. Зургийн аппаратныхаа фокусыг нь тааруулна. За фокус гэдэг маань тухайн зургийн тод бүдгийг ялгаж харуулдаг ийм хэлбэр байж байгаа. За дарсан зургаа хэвлэх. За зургийн аппаратаа асаах. За тэгвэл эдгээрийн аль нь эхэлж байх вэ гэдгийг ярилцъя. За 1-р нь зургийн аппаратаа асаах нь байна. 2-р нь аппаратныхаа фокусыг тааруулна. 3-р нь зураг авах товчон дээр дарна. 4-р нь дарсан зургаа хэвлэнэ. Утсаар дуудлага хийх дараалал. За 1-р утасныхаа дэвтрээс дугаарыг харна. 2-р нь дугаарыг оруулна. Салгах товчийг дарна. Утсаар ярина.
За амжиж дугаарлаж амжиж байна уу хүүхдүүд ээ? За үргэлжлүүлье. Жишээ болгохыг хараад дарааллыг ажиглаад энд бодол хийсэн байж байна. За үүнээс жишээ авч энэ дурсан дарааллыг дасгал 3-ыг гэрээний даалгаварт хийгээрэй. За дасгал 4. Талуудын тоо өссөн байхаар хажуугийн хасралтад өгөгдсөн дүрсүүдийг хайчилж наагаарай гэсэн байна. За эдгээр тасархай зураасуудыг ашиглан хайчлаад 6 тусад нь ингээ хайчлаад авчих нь байна. За нэгдүгээрт нь юу байх вэ гэдгийг харъя. За талуудын тоо өссөн гэсэн учраас энд хамгийн бага талтай буюу гурвалжин дүрсийг байрлууллаа. Дараа нь 4 талтай 5 талтуудыг цуглаж байрлуулах нэ. За Б хувилбар. Өнцгийн хэмжээ буурч байхаар дүрсүүдийг хайчилж наагаарай. За энд байгаа энэ дүрсүүд дандаа өнцгүүд байж байна. За эхний өнцөг маань мохоо өнцөг, хоёр дахь нь тэгш өнцөг, гурав дахь нь хурц өнцөг гэж байна. За үүнийг байрлуулъя. Эхлээд мохоо өнцгөөс мохоо өнцөг маань багцаалж харах юм бол 140 хавцаа градустай байж байна. За энд 90 градус, энд 45 градус хэмжээгээр байж байна. Тэгэхээр энд өнцгийн хэмжээг бууруулж байрлууллаа. За дасгал 5. Дасгал 5-ын эхний энэ хувилбарыг гэрээний даалгаварт үлдээе. За энэ дараагийн доотлын даалгаврыг хамтарч ажиллая. Квадратын дээр дугуй дүрс байна гэж байна. За үүнээс ажиглаж харъя. За квадрат цааталт нь за дугуй дүрс наан байгаа энэ хувилбар хаана байна вэ гэдгийг харна. За энд Д хувилбар байж байна. За гурвалжны доор тэгш өнцөгт дүрс байна гэж байна. За гурвалжингаа дээр нь байгаа хувилбарууд хаана байна вэ гэдээ хартал энд Б хувилбар. Тэгш өнцөгт дүрсийн ард квадрат байна. За тэгш өнцөгт дүрсүүд маань хаана байна вэ гэдээ ингээ хай. За тэгтээ дараагийн өгсөн өгөгдлөө харахад ард нь квадрат байна гэж байгаа учраас Ж хувилбар. За квадратын цаана дугуй дүрс байна гэж байна. За энд бол А хувилбар харагдаж байна. Тэгш өнцөгтийн наан дугуй дүрс байна гэж. За тэгш өнцөгт цаана байгаа дүрс хайж олъё гэтэл энд В хувилбар байж байна. За дасгалуудаа амжиж хийгээрэй. За дараагийн дасгалыг харъя. Өгөгдсөн зураг арын зургуудын алинтай нь илүү хамааралтай байна вэ? Тунгаан бодож зөв хариуг дугуйлаарай гэж. За цасан хүн эдгээрийн алинтай нь хамааралтай вэ? За тэглгүй яах вэ? Цасан ширхэгтэй хамааралтай. За ханын цаг ванилитай хамааралтай байна. Хоёулаа цаг хугацааг илэрхийлж идэг. За энд гацуур байна. Самартай холбоотой байх нь. За энд загас хоргон дотроо байж байна. За тэгвэл энд цасан бөмбөлгөн дотор байгааг гадна талынх нь агуулж байгаа энэ хоргоороо хамааралтай. За энэ мануухай энэ өдөө аж ахуйн байгууламж энэ өвс ургамалтай холбоотой байх нь байна. За энд цаг хугацаа энэ нь элсэн цагтай хамааралтай. За хэрвээхээ өндөг өт энэ харандаа 3 алинтай хамааралтай юм болоо. За энэ өттэй хамааралтай. За яагаад энэ өттэй хамааралтай байгаа гэхээр хэрвээхээ өтнөөс бий болдог байх нэ. За энд мэлхий байна. За үнэ утас энэ ургамал 3 алинтай хамааралтай ах уу? За эхний ургамалтай хамааралтай. Өөрөөр хэлбэл мэлхийний амьдардаг намагт ургадаг ургамлын навчин харагдаж байна.
дараагийн дасгалыг ажиллая. Өгөгдсөн зурагт тохирохыг арын зургуудаас дугуйлаарай гэсэн байна. За энд хэмжээнүүд харагдаж байна. Шилэн савны таглаа. За энд 3 дугаар зураг шилэнд таарахаар байна. За энд савны тагийг олох юм байна. За 2 дугаар зураг тухайн савнд таарах хэмжээтэй байна. За энэ хөлөнд таарсан гутлыг араас нь олно. За эхний болон 3 дугаар гутлууд бол томдгоор харагдаж байна. Хамгийн сүүлийн гутал жижигдсэн байж байна. За тэгвэл энд 2 дугаар зургийг дугуйлнаа. За энэ гарт таарах бэлийг олно. За эхний 2 бол жижигдэхээр байна. За 3 дугаарх нь тохирч байна. За хамгийн сүүлийн зураг бол энэ гарт томдохоор харагдаж байна. За дасгал 2. Дараах дасгалуудын хувьд хоёр бүлгийн төсөөтэй болон ялгаатай шин чанаруудыг тодорхойлж асуултад хариулаарай гэсэн байна. За энэ амьтад бол бүү бие юм байна. Эдгээр амьтад бол бүү бие биш. Бүү биенүүд ямар шин чанартай байна вэ гэдгийг анзаарч харъя. За эхний энэ зураг дээр багш нь тэмдэглэе. За бүү бие чихтэй юм байна. Бүү бие нүдтэй юм байна. Энэ бүү бие бишүүд зарим нь нүдгүй байж харагдаж байна, тийм ээ. За бүү бие гаргүй байна. Энэ бүү бие биш зарим нь гартай байж харагдаад байна. Одоо энэ жишээлбэл. За доорх одоо энэ зургуудаас ижил хувилбарыг өнгө ялган будаад бүү бие нартай адилханыг өнгө ялгаж бодох нь байна. Бүү бие бишийг хэрэгслээрэй гэж байна. За багш нь зөвлөд явчихъя. За эхний амьтан бүү бие мөн байна. Яагаад гэж юм вэхээр чих байна, нүд байна, ам байхгүй, за хөлтэй байна. Гаргүй тийм ээ. За 2 дугаар зураг бас бүү бие байна. За бүү биенүүдийг эхлээд багш нь зөөлчихье. Хамгийн сүүлийн амьтан бол бүү бие мөн байна. За тэгвэл энэ үлдэж байгаа энэ 3 бол бүү бие биш. За хэрэгслэн гэдэг маань энэ тэмдгийг хэлдэг байж байгаа. Хоёр зураасыг хоорондоо зөрүүлж зурсан байгааг хэрэгслэн гэж хэлдэг байна. За дараагийн амьтан бол чабе. Эдгээр нь бол чабе биш. Чабе нартай ижил хувилбарыг дугуйлаад чабе биш амьтдыг өнгө ялхан будаарай гэж. Чабе нар чабе биш амьтдаас ямар ялгаатай байна вэ? За эхний зураг дээр ярилцъя. За чабе бол сүгэлтэй юм байна. Чабе нүдтэй амтай юм байна. За чабе 4 хөлтэй байна. За чабе нарыг тэмдэглэлээ багш нь. За чабийн сүултээ 4 хөлтэйгээр ялгаатай тийм ээ. За үлдснүүд нь чаби биш. За энэ дээр өгөгдснөөр миний хувьд бүүби нарыг өнгө ялгаж бодно. Энд бол чабын бишийг өнгө ялгаж бодох юм байна. За үүнийг үргэлжлүүлж хийгээрэй. За сургачгийн 98 дугаар хуудаснаас 5 дугаартай дүрсийг хайшилж авч бэлдэнэ. Ийм дүрс байгаа. Зааврыг нь сайн уншаарай. За энэ дээр хэрхэн юу хийх вэ гэдгийг дараах бичлэгээс үзээрэй. Бичлэгийг дагаж бүтээлээ хийгээрэй. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийнхөө хичээлээр бид нар 2 дугаар ангийн бүтээл сэтгэлгээний даалгавруудыг хамтдаа
урлан бүтээх болно. Хэлбэр он тийм ээ хүүхдүүдээ. За хараарай хүүхдүүдээ. Дэлхээсийг босоо хөндлөн за диагоналын дагуу нугалбар хийх замаар тийм ээ. Нэг талдаа яг уу дөрийг үржих нь 4 хар. Нөгөө талдаа болохоор дөрийг үржих нь 4. За цагаан. За тэр дүрсийг яг уу хэмжээтэй дүрсийг үүсгэх хэрэгтэй байгаа бүгдээрээ. За бүгдээрээ цааш нь зааврын дагуу бүгдээрээ тэр хар цагаан хоёр маань хоорондоо яг уу нийлэх хэрэгтэй байх нь тийм ээ. Нийлэхийн тулд яг уу бүгдээрээ за эхлээд тэр хоёр улбар шар дүрсийнхаа голоор яг уу нугалж өгье тийм ээ. За дараа нь тэр хар дүрсээ бас ажид нийлүүлэх юм чинь бас хамтдаа нуглая. За хар дүрс тийм ээ. Шар дүрсийн хажуугаар. За мөн яг уу цагаан дүрсийнхаа хажуугаар бүгдээрээ хамтдаа за ингээ 3 удаа нугалчих тийм ээ. За эдгээр дүрсүүдийг яг уу энэ хар дүрсийн хажууд цагаан дүрсийг яг уу авчрах хэрэгтэй гэсэн үг тийм ээ. За ингээд нийлүүлэхээр яасан байна хүүхдүүдээ тэр зургатайгаа харьцуулж хараарай хүүхдүүдээ. Цагаан хар дүрсийн хажууд цагаан дүрс маань ирсэн байна тийм ээ. За цаашаа бүгдээрээ хамтдаа нуглая. За голоор нь. За энэ харийнхаа дээгүүр гэсэн үг тийм ээ. Харийнхаа дээд хэсгээр нь буюу гол хэсгээр нь яг нуглаж гэсэн үг. За одоо бүгдээрээ яг хүүхдүүдээ за ажиглаж хараарай хүүхдүүдээ. За энэ шарыг хааш нь эргүүлэх хэрэгтэй байх нь. Дотогш нь нуглаж өгөх нь тийм ээ. Дотогш нь нуглаж өгнө. Одоо яг уу дөрөв үржих нь 4 буюу цагаанаа нийлүүлэх гэдэг юм тийм ээ хүүхдүүдээ. За ингээд дотогш нь эргүүлэх хүүхдүүдээ бүгдээрээ. За багшаага дахиасаа хараарай. За яг энэ дүрсээ хараарай. За энэ шарыгаа яг уу дотогш нь нуглаж өгсөн. За тэгэхээр зөвхөн яг уу хар цагаан дүрсүүд мань харагдчихэв тийм ээ. За одоо тэгвэл энэ цагаан дүрсээ дотогш нь яг уу нуглаж өгнө гэсэн үг. За ингээд дотогш нь нуглаад өгөхөөр хүүхдүүд маань яасан байна уу? 4-ийг үржих нь 4. За хар хэмжээтэй дүрс маань үүссэн байна. За цаасаа эргүүллээ. 4-ийг үржих нь 4 хэмжээтэй цагаан дүрс маань яг уу үүссэн байна. За дүрсээ сайн хийгээд багштад бас зургийг илгээгээрэй хүүхдүүдээ. Гэрээний даалгаварт 63 дугаар хуудасны номер 5-ын эхний хэсгийг 62, 66 дугаар хуудасны даалгаврыг ажиллан илгээгээрэй. За хичээл дэвтэртээ оролцсон сайн байсан хүүхдүүдтэй талархлаа. Баяртай хүүхдүүдээ.